小姑娘要试试吗？你要试什么？我教你个复杂点。这样不浪费，它是自然资源，也是很珍惜的。回去了哈。 За Монгол улс бүгд найрамдах хятад улстай дипломат харилцаа тогтоосны 70 жил яваа. Улаанбаатар хот Бээжин хоттой Ахтүүсийн харилцаа болсны 5 жил яваа. Тохиолдоод ингээд баян тэмдэглээд явж байна. Одоо урлагийн тоглолт болж байна. 2018 он буюу нодон жил манай Улаанбаатар хотод маань Бээжин хотод очиж бас соёлын өдрүүдэд тэмдэглээд ирсэн байж байгаа. Ер нь цаашдаа манай хятад улсын маань элчин сайд Шин хаймын дарга бол ер нь жил бүр одоо Бээжин хотод Улаанбаатар хотод бол соёлын өдрүүдэд хамтран тэмдэглэж байгаа. Ер нь цаашдаа соёлын биет бус болон соёлын үүдийг бол дэлгэрүүлэхээр бол цаашдаа жилээс жилийн үйл ажиллагаагаа өргөжүүлье гэдэг нь санал болгоод ингээд явж байгаа. Ер нь бол одоо ялангуяа Улаанбаатар хотод бол хятад улсын хөнгөлөлтэй зээл болон туслан зөвлөлийг мөн дээрээс нь одоо хамтран ажиллаж байгаа бол маш олон төслүүд байгаа. Та бүхэн мэддэг ба цагаан цагтаагийн гүрэн гарц байна. Налагын зам 20.9 км зам байна. Их мэтлэнгээр ингээд томоохон төслүүд хэрэгжээд явж байгаа. Цаашдаа бол бид бүхэн бол хамтын ажиллагаа улам өргөжүүлээд мэдээж одоо хөрөнгө оруулах гэхээсээ бол бас соёлын биет бус үүдийг бол цаашдаа хөгжүүлэх тал дээр бол нэлээд анхаарч ажиллая гэдэг санал зөвлөж болж байна. Яг хөө бүтэн байгуулалтын талаар бол нэлээд бас зүйлүүдийг хэлж байна. Сая хэллээ шүү дээ. 2-3 томоохон төслүүд байгаа. Цаашдаа бид бүхэн маань хөрөнгө оруулалт дээрээс нь соёлын биет бус үүдийг одоо яаж хоорондоо солилцож, яаж одоо одоо боловсролын чиглэлээр, эрүүл мэндийн чиглэлээр гих мэтлэнгээр ингээд нийгмийн бүхий салбарт одоо хамтран ажиллах. Ялангуяа Улаанбаатар хотод болгоомдоод байгаа цэцэрлэг сургуулийн асуудлыг хүртэл одоо хамтран шийдвэрлэх талаар санал өрнүүлж байна. Монгол улс бүгд найрамдах хятад улсын хоорондоо дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн Улаанбаатар Бээжин хотод найрамдах харилцаа тогтоосны 5 жилийн ойн энэ жил баярлалаа хүмүүстээ тэгээд энэ хүү тэмдэглэлт ойн хүрээнд Бээжин хотоос хүрэлцэн ирсэн уран бүтээлчид маань нийслэл Улаанбаатарчууд та бидэнтэй хамт нэгэн танхимд хурамчуулж шилдэг уран бүтээлүүдийг хүргэхэд бэлэн болж байна. Өргөн хүндэт EBO найрамдагчийн дарга өргөн хүндэт Батхан сүх тасдаргийн орлогч мөн ч өнөөдрийн хэмжээнд хүрсэн ирсэн та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр миний биеэс Монголын хамт олон та бүхэнтэй хамт хятад Монголын харьцаа тогтоосон 70 жилийн хойноос Улаанбаатар Бээжин хотын нөхцөл хотын харьцаа тогтоосон 5 жилийн хойноос хаттаа бүргэлсэн энэ арга хэмжээнд орцож байгаадаа маш өндөр байна. Мөн ч элчин сайдын яам та бүхэнд хүрээж энэ арга хэмжээнд амжилт хүсэж мөн ч та бүхэнд өнөөдрийн байрыг хүргэе. Өдрийн өмнө одоо манай хятад улсын дэд тэргүүлэгч Монголын Ши Цзиньпин дараагийн одоо тэмүүлэлтээр Монгол улсын авьяасны ажил хийсэн байна. Тэгээд Монголын төлөв одоо маш сайн бүлээн авахыг олсон байна. Энд одоо би бас дахиад Улаанбаатар хотын ард түмэнд дахиад талархлаа илэрхийлье. Тэгээд хятад Монгол хариулсан харилцаа харин хөгжиж мөн ч Улаанбаатар Бээжин хотын харилцаа улмаа хөгжиж та бүхэнд альбаа сайн сайхан аз жаргал ажил үйлсийн сайн сайхныг өргөсгөе. Их хүндэт зөвлөлтөө. Бээжин хотын авьяасны гормсдэгчдийн нэгц тоглолтыг тухтал сууж таан болгоно.